Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаад бид бизнес эрхлэгчдээс урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр 8% зээл зогсон байдалтай байна. Монгол банкнаас 8% зээлийг цаашид өргөжлүүлэх үү, одоо эс өргөжлүүлэх үү гэдэг асуудлыг бол хуралдаад эцсийн шийдвэрт хүрч чадаагүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 8% зээл авч байгаа иргэд бол хүлээлтийн байдалтай байгаа. Яг энэ үед барилгын компаниудын төлөөлөл болгож хүрэл ордон компани захирал говь сайхныг урьж оролцуулахаар түүний ажлын байран дээр ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ эдийн засгийн хүндрэлтэй жил барилгын салбарынхны өнөөгийн байдал ямар хөө байна? Цаашдаа энэ ипотекийн зээлийг олгосон нь барилгын салбарт ямар ач холбогдолтой болоод эсрэгээр ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг асуудлаар үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэхээр энэ удаагийнхаа зочныг сонгосон байгаа. Ингээд зочныхоо өрөөнд хамтдаа ороод нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг тавиад үзье. Сайн байна уу та? Орж болох уу? Ороод ирсэн байна та бараг. Бид TM телевизийн танил хүн гэдэг нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд ер нь бол энэ барилгын салбарын өнөөдрийн хөгжил ямар байна? 8% зээлийг олгох нь зөв үү, буруу юу? Ер нь таны ажилтай холбоотой зүйлээр өнөөдөр таны ажлыг сурвалжлуул болох болов уу гэдэг саналыг тавьж байгаа. Боллоо яг хаа. Тийм тийм боллоо. Өнөөдөр таны ажил ер нь өглөөний ажил хэрхий эхэлдэг вэ? Өглөөний ажил одоо ажил дээр ирээл нэг төлөвлөсөн би өнөөдрийн хувьд бол нэг 2-3 ажил төлөвлөчөөд байж байна. Өнөөдөр нэг гадны хөрөнгө оруулагч хүмүүс тэгээ нэг уулзалт тоглосон. Нэг захиалагч байгууллагатай уулзалт тоглосон. Ер нь бол өдөр болгон баригдаж байгаа барилгуудаараа нэг иргэдэг. Тэр нэг иймэрхүү ажил төлөвлөсөн байна да. Тэгэхээр чуулган эхэлж яхад шинэ одоо улсын хурал бүрдээд чуулганы нээлтэн дээр улсын хурлын гишүүд үг хэлж ирсэн. Түүн дээр ерөнхийдөө анзаарсан зүйл нь бол 8% зээлийг зогсоох юм байна гэж анзааргатгаар нэр бүхий гишүүд бол асуудлыг ярьж ирсэн. Яагаад тэгэхээр 8% зээлийг олгох юм бол энэ нь өөрөө улс орны эдийн засгийн сүрэлт хүргэн ипотекийн зээл хямрал авчирдаг гэх зэрэг зүйлийг ярьж ирсэн л да. Ер нь 8% зээлийг зогсоочих юм бол яг энэ барилгын компаниуд дээр ямар хүндрэл үүсэх вэ? За 8% зээлч одоо бас хоёр талтай байна л да. Одоо жишээ нь би барилгын бизнес эрхэлдэг гэдэг утгаараа бол одоо барилгын салбарт 8% зээл ямар ач холбогдолтой вэ гэх юм бол мэдээж ач холбогдолтой. Борлуулалт яваад байна. Борлуулалт яваад байна. Нөгөө одоо манай иргэдийн маань худалдан авах чадвар буурсан. Одоо нийт иргэдийн маань бараг 70% нь одоо дундаж төвшний дунд дуулан дундаж доош төвшний иргэд байгаа. Тэд нар маань бүгд орон сууцны хэрэгцээгээ гүйцэтгэх хангааг байгаа. Тэгээ энэ утгаараа энийхээ дагаад барилгын салбар нь одоо сүүлийн 2 жилд хийсэн бүтээн байгуулсан нөгөө орон сууцнууд маань бүгд одоо борлуулалт байхгүй бүгд одоо ингээд цартсан тийм хэлбэрт орчихсон байж идэг. Тэгээ үүнийгээ дагаад дараагийн жилийн нөгөө бүтээн байгуулалтын ажил маань энийгээ дагаад зогсон байдалд орох тал руугаа орчихсон. Ингээд зогсон орж ийна гэдэг чинь одоо барилгын салбарт бол одоогоор нэг 40 гаруй мянган хүмүүс ажилдаг гэж тооцоо байдаг. Тэгээд энэ 40 гаруй мянган хүмүүсийн ард нэг хүний ардл нэг 3 хүний амьдрал явж идэг жишээ нь доройж. Ингээд л болохоор энийгээ дагаад ерөөсөө буцаагаад эдийн засгт маань нөгөө ядуур хүмүүсийн худалдаа авах чадвар гэдэг маань бас тодорхой хэмжээгээр ингээд барилгын салбарч одоо манай эдийн засагт бас тодорхой томоохон байр суурь эзэлж байгаа. Ингээд л иргэдийн маань амьдрал ингээд л нөлөөлөд эхэлнэ. Тэгээд л бодглохлоор нөгөө оронд борлогдоогүй орон сууцнууд байж идэг. Худалдан авах чадвар дээрээс нь байхгүй ч идэг. Энэ орон сууцнуудаа яаж борлуулж дараагийнхаа бизнесийн хэрэглэлтийг хийх вэ гэдэг утгаараа бол 8% зээл байж их ёстой. Иймэрхүү иргэдэд дэмжсэн барилгын салбараа дэмжсэн чиглэлээр бол 8% бол байж их ёстой гэж ойлгож байгаа. Гэвч нөгөө талаас энэ улс орны эдийн засгийн байдал үнэхээр өнөөдөр маш хүндрэлтэй болчихсон.
одоо урд нь энэ эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөл байдал юм а 3-4 жил иргэдээсээ нуугаад явчихсан. Тэгээ өнөөдөр шинээр гарч ирсэн ирэх барьж байгаа нам маань энийг ил дотор зарлчихсан. Иймэрхүү нөхцөл байдалд бол үнэхээр өнөөдөр хүний төрөвчөнд мөнгө байхгүй бол цаашаа хүнд дахиад мөнгө зээлж чадахгүй юу гэдэг. Энэ утгаараа бол бас энэ чинь нэг талаас харах юм бол улс орны эдийн засгийн байдлаа өнөөдрөө бодоод зээлээ улам нэмээд нэр хүндээ бодоод ингээд яваад хөөгүй юу. Эсвэл нэг юмаа цэгцэлж авчаад дараагийнхаа гарцыг хайх уу гэдэг бас нэг юм улс төрийн шийдэл байгаа болов уу гэж нэг талаас нь харж байгаа. Хэрвээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал дээд төсвийн орлогын дутхгүй хон шиг тий байх юм бол ер нь бол цаашдаа өргөжлөлөд олох болцоотой л гэдэг санааг хэлж байна та тий. Тий, ерөөсөө энэ ипотекийн зээл гэдэг маань ерөөсөө гадны орнууд ч гэсэн ерөөсөө иргэдэд дэмжиж байгаа хүмүүсийнхаа нийгмийн талд нь анхаарч байгаа тийм хэлбэр. Тийм учраас энэ бол зайлшгүй байх ёстой. Зүгээр хизээвээ нөгөө улс орныхаа хүчин чадал, эдийн засгийн нөхцөл байдал юмнаас хамаарат одоо хэдэн хувь байдгийг тэр хувийг бас заавал 8 уу эсвэл үнэхээр боломжгүй бол 10 болох ёстой юу? Эсвэл боломжтой бол 5 болох ёстой юу? Тэг иймэрхүү бас нэг гарц хайхал ёстой. Ер нь бол байх ёстой зүйл зайлшгүй. Барилгын ажил гайгүй явж байна уу те? За барилгын ажил яг бус жилдээ харьцуулахад бол энэ жил харьцангуй бага. Дээрээс нь бас энэ жил манайх нэг томоохон төсөлд оролцсон. Гэвч одоо сая нэг сонгуулийн ажлаас болоод төр засаг солилцсонтой холбоотойгоор нэг төсөл манд төр зогсоод байж байна. Гэхдээ яг ажил явж байгаа. Томоохон ажил гэдэг нь нөгөө танах нөгөө хотын захиргааны барилгыг барих төслийг өдөр хэрэгжүүлэх гэдэг лөө тий. Тий, энэ жил манайх нэг өнгөрийн хөрөнгө оруулалттай хотын захиргааны шинэ цогцлбор барилга гэдэг ханы материалд баригдах ийм төсөлд орол ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан. Тэгээ шалгараад концессийн гэрээ хийгдээд ажил бол эхний шатны бэлтгэл ажлууд хийгдээд эхэлж исэн байгаа тий. Манай төслийн маань танилцуулга зургийг үүдэн татсан байгаа. Ерөнхийдөө ийм болно гэсэн. Цааш дээр нь тэгээ хотын захиргаа нүүлгэх нь одоо бодлоо олж байгаа юм уу? Төсөл зогсож байгаа юм. За энэ одоо нэг манай эдийн засгийн байдалтай холбоотойгоор ерөнхий сайдын нэг тогтоол гарсан да. Концессийн гэрээнүүд нэг 18 он хүртэл зогсоо хийгээд тэр жагсаалтанд бол ерөнхийдөө орцсон байгаа. Тийм учраас ерөнхийдөө улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор 18 он хүртэл зогсохоор болж байгаа шиг байна. Тийм. Ер нь ажил нэлээ явцсан байсан уу? Энэ бол ерөнхий нөгөө зураг нь шүү дээ тий ийм болно. Тийм зураг нь одоо ханы материалд нөгөө хуучин тоосны үйлдвэрийн яшаа гэдэгт нийслэлүүдийг хотын захиргааг нүүлгэнэ гэсэн юм ерөнхий зураг юм энэ Солонгосын хааллаа компаниар зураг нь хийгдсэн. Тэгээд өнгөрөө хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа хийнэ гэдэг нийслэлтэй концессийн гэрээгээ хийгдсэн ийм ажил байсан. Тэгээд ерөнхийдөө төслийн маань нэлээхэн томоохон төслөлтөй төслийн маань бэлтгэл ажил хийгдээд газар ширээний ажлын суурийн ажил руу орчихсон явсан тэгээд. Ер нь хэдэн төгрөг шаардлагатай юм бэ? Хөрөнгө мөнгөний одоо энэ хангард ордныг зараад ч гэдэг юм уу зарим хэсгээс нь бүрдүүлнэ гэдэг ийм зүйл яриад гисэн тий. Тэгээ энэ ер нь нийт төслийн өртгөн 75 сая долларын төслийн өртөгтэй. Тэгээд нийслэл маань болохоор жил болгон хүүгийн эргэн төлөлтөө хийгээд 3 дахь жилээсээ хүүгийн төлөлт рүү ороод ингээд явахаар тийм нөхцөлтэй байсан. Одоо бол яг нөгөө эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаатай холбоотойгоор 18 он хүртэл ер нь зогсоё. Ер нь энэ хотын төвийг тэр баруун талыг нүүлгэх нь зөв юм уу буруу юм уу гэсэн иймэрхүү шин засаг гарч байгаа нам маань иймэрхүү шийдэл дээр ерөнхийдөө эцсийн шийдэл гараагүй л ах шиг. Өмнөх засгийн газрын үед бас өмнөх одоо хотын удирдлагуудын үед энэ асуудал яригадаад газрын товлоод ингээ ажил явуулж хаад дараагийн засаг нь гарч ирэнгүүтээ ингээ за болио зогсоё гэчихэр бизнес эрхлэгчид та бүхний хувьд бас хүндрэлтэй юу? Тий одоо энэ өчигдөр ярьжсэн юм өнөөдөр худлаа очоод байна. Тий энэ ч одоо ганцхан энэ төсөл дээр ч биш л дээ. Ерөөсөө манад бизнес хийж байгаа хүмүүсийн маань бизнес хийж байгаа болон хөрөнгө оруулж байгаа нэг гадны хөрөнгө оруулагч нар ч ингээд засаг төр солигдохтой холбоотой манай улс төрийн нөхцөл байдал нь бизнестэй ингээд нэгт холбоотой байдаг ингээд дунд нь орцсон удалцсан улс төрийн шийдвэр дандаа бизнесийн
хийж байгаа хүмүүс рүү ингээд орж байгаа нь бол ерөөсөө маш хүндрэлтэй асуудалтай. Ерөөсөө одоо гадны хөрөнгө оруулагч нар өөрчлөлт одоо ингээд сонгуулуулах чинь ингээд оруулах жаа хөрөнгө оруулалтын байдал дээр эргэлзээ зогсчихдаг ч байдаг юм уу тий. Иймэрхүү юм ч одоо бидний гадаадд бас улс орны маань нэр хүнд итгэл хөрөнгө оруулагчдын нөгөө итгэл найдвар гэдэг юм бол ер нь маш сөрөг нөлөөтэй юм болж байгаа юм л да. Одоо танайхаа энэ ажлыг явуулахад бол ер нь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө бас гаргасан уу? Одоо өнөөдөр ингээ ажлын 2018 он хүртэл зогсоочхоор та нарт хохирол байна уу? Байлгүй яг одоо чинь төслийн бэлтгэл ажил маань гэдэг маань бол ерөөсөө хэр сайн төслөө бэлдэж урьдчилсан бэлтгэл ажиллаа хийн тэр хэмжээгээр л төсөл амжилттай явах үндэс болдог учраас бид нар нэлээдгүй хөрөнгө зараад одоо хашаа хорооноос ихсүүлээд ажилчдын байр сав тогтчлтын асуудлууд гэдэг ингээд нэлээдгүй ажлыг хийчихсэн байж байгаа. Дээрээс нь газар шороныхын ажил руу нөгөө орчихсон. Яагаад ингээд төрүүлээд ингээд юмудаа хийгээд явцсан гэхээр манай ч нөгөө барилгын улирал маань их богино. 3 сарын хугацаанд үндсэндээ үндсэн үйл ажиллагаанд барилгын чинь явуулдаг. Тийм учраас ерөөсөө цаг хугацаатай өдөр хоног минут тутам уралдаад л бэлтгэл ажлуудаа нэлээд шахуу явчихсан байдаг. Гэнт ингээд иймэрхүү шийдвэр гарчглаар одоо нөгөө гаргасан хөрөнгө мөнгөө ингээд шинэ барилгын компаниуч өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа илээ тий. Тэнгүүч одоо 18 он хүртэл зогсноо гэдэг ч одоо ингээд 2-3 жилээр зогсчихно гэдэг ч одоо энэ хөрөнгө санхүүгээ нийслэлтэй одоо яг хэрхэн ойлголцсон яаж буцааж явах ер нь байдал ер нь тодорхойгүй л нэг өнөөдрийн байдлаар бол. За ерөнхийдөө таны өглөөний ажлыг сурвалжилж байна. Одоо ч гадуур явах ажил байгаа юу? За эхний ээлжинд баригдаж байгаа барилга дээгүүрээ нэг орж ажиллаад л байгаа хүмүүсийн өнөөдрийн ажлыг нэг танилцъя. Бид бол таныг дагаж яваад сурвалжилж болно тий? Тий, болно. Шинэ яармаг төсөлд бол танах оролцож байгаа юм тий. Танай компани ер нь хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Манай компани анх 2002 онд байгуулагдсан. Оо за. Тий. 15 оноос энэ шинэ яармаг гэдэг төсөл дээр туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж эхэлсэн. Энэ конструкшн компанитай хамтраад төсөл дээр манайх ажиллаж байгаа. Энэ жилийн үед манайх 3 блок барилга хийснээс 2 блок барилга нь энэ 10 сард ашиглалтанд орох гэдэг хугацаанд тогтсон явж байна. Оо за. Тий, нэг 15 давхар барилга нь одоо сая хамгийн сүүлийн давхраа гүйцэтгэхэд дуусаад ерөнхийдөө ажил чигдэх тал руу явж энэ жилийн ажил. Энэ шинэ яармаг төсөл ер нь хизээ баригдаж дуусгыг хичнээн одоо барилга хичнээн айлын орон сууц юм бэ? Энэ шинэ яармаг төсөл маань бол ер нь цогцлбор нийт 20 гаруй юм блоктой ийм маш нарийн зохион байгуулалттай өндөр түвшинд хийгдэж байгаа. Сайхан хороолол байгаа. Энэ жилийн хувьд эхний 4 блок барилга нь энэ 10 сард ашиглалтанд орж оршин суугчтай хүлээж авахд бэлэн болж байгаа. Оо за. Тий. Энэ шинэ яармаг хорвол маань бол одоо Монголд анх удаа гэж хэлж болох юм нарийн зохион байгуулалттай бүхлбүтэн ийм хорооллын хэмжээнд хотгоныг яг орчин үеийн жишг стандарт маягаар хийсэн ийм хороол болж байгаа. Одоо манай компани одоо энд гүйцэтгэгч компаниуд болоход бол одоо миний зүгээр хувийн зүгээс хэлэхэд бол энэ хороол маань ерөөсөө Монголд хамгийн чанартай баригдаж байгаа. Ерөөсөө барилгад шаардлагатай бүх норм дүрм стандартыг энд нарийн чанд мөрж хийж байгаа хороол болж байгаа.
Энд бол ажил буцалж штэ. Хотын төвд бол нэг актер барилгын ажил өрнөд байгаа зүйл байхгүй. Энд тэнд мерсэрл байдаг. А энд бол жинхэнэ ажил өрнөж шүү те. Энэ жил яг хуу энд төсөл маань ер нь шинэ ярамг төсөл маань энэ жил бүр үргэлжлээд ингээд дараагийн блок руу ороод явах байсан. Бас нөгөө нэг эдийн засгийн хямрал гэдэг чинь бүхэл компани энэ барилгын салбарыг нэг хөлтөнд дайрч байгаатай холбогдоод энэ жил бол яг зарим блокийн ажлыг зогсоосон. Тал хэсгийг явуулсан иймэрхүү байдалтай явж байна. Гэвч одоо энд бол одоо хөө харж байна. Ерөөсө барилгын талбай дээр бол ажил үргэлжлэл амьдрал буцлаад ингээд байж байна тий. Одоо барилгын чанар бол бас их хурцаар яригдчихэж шүү дээ тий. Энэ тал дээр ер нь яаж анхаарч байгаа вэ? Одоо барилгын чанар ч одоо их олон юмнаас хамаарч байна л да. Ерөөсө барилгын түүхий эд материалуудаас ихсүүлээд ажил гүйцэтгэх явцтай хүмүүсийн хийж байгаа ур чадвар гэх мэтчлэн маш олон зүйлээс хамаарч байна. Одоо манай орны хувьд ч юм бол одоо барилгын ихэнх материал нь 70-80% импортын бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг учраас тэр импортын мараа бүтээгдэхүүний чанарын асуудал бас нэлээд хурцаар тавьж байгаа учраас одоо манайх бас барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ өөрсдийнхөө нөөц боломжийг дотоодынхаа хэрэгцээг хангах ийм шаардлага зайлшгүй ургаж гарч байна л да. Ер нь өнөөдрийн байдлаар барилгын салбар одоо хөрөнгө санхүүгийн байдал нь ямар хөө байгаа вэ? Одоо барилгын салбар энэ хөгжил одоо яг сүүлийн 2 жил бол нэлээд хөрөнгө санхүүжилтийн асуудлаас болоод нэлээд асуудалтай жоохон уналтанд орох маягтай нийт улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор уналтанд орох маягтай байна. Гэвч би одоо ер нь бол цаашдаа сэргэнэл гэж бодож байна. Одоо энэ улс орны эдийн засгийн байдал эдийн засгийн доктортой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн үндсэн дээр ерөнхий эдийн засаг маань сэргээд ирэхлээр үүнийг дагаад барилгын салбар маань хөгжин дэвшлэн тий. Одоо Монголын барилгачдын маань ур чадвар бол маш сайн өссөн байгаа. Ерөөсөө ямар ч барилга байгууламжийг өнөөдөр барих чадвартай боловсруулж бол хангалттай болсон гагцгүй. Хөрөнгө оруулалтын асуудал, хөрөнгө санхүүгийн асуудал бол энэ барилгын салбарын хөгжил. Та ер нь яг энэ барилга дээгүүр хэд хоноод ирэх вэ? Эсвэл өдөр болго ирж байна? Барилга дээгүүр ер нь өдөр болго ирнэ. Тэгээ газар дээр нь шийдэх асуудлууд ерөөсөө барилгын салбарын нэг онцлог бол ерөөсөө өдөр тутам асуудал гарч идэг. Өдөр болгон доогуур нь асуудлыг шийдэж идэг. Тийм салбар л та. Тийм учраас өдөрт барилга заашгүй нэг иргэн тойрон инженерүүдтэйгээ уулзсан, талбай дээгүүр орны ажилчтайгаа уулзсан. Иймэрхүү нэг. За тэгэхээр барилга дээр нэлээд их ажиллалаа. Бид бас нөгөө таны нарийн ширээ ажлыг мэдхгүй учраас гадаа нь байла та ажлынхантайгаа нэлээд хуралдлаа ярилцлаа. Ажил ер нь ямар шатанд тавьж байна? Хүндрэл асуудлууд юу вэ? Хүүтний улирал ирж байгаатай уялдаад нэлээд шахав. Графиктай хүүтэнтэй уралдаад. Та барилгын салбарын хүн үү? Би ч яг үндсэн мэргэжил бол барилгын хүн биш. Би чинь үндсэн мэргэжил хүнсний технологич инженер мэргэжилтэй хүн. За. Тий. Би чинь 2002 он техник сурвал хүнсний технологич инженерээр төгссөн. Тэгээд хүнсний салбарт хуучин хүнсний институт гэж байсан. Одоо тухайн намайг гарах үед бол хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн хүнстэйх корпорац гэж байхад анх ажлын гараараа эрдэм шинжилгээний ажилтнаар орж илаа. Тэгээд эрдэм шинжилгээний ажилтнаар нэг 5 жил ажиллаад тэгээд шалгалт өгөөд англи улс руу хүнсний аюулгүй байдал гэдэг мэргэжлэр магистр хамгаалахаар явсан. 10 онд ирээд
энэ барилгын салбар руу хальтраад одоо аавынхаа ажилд бас нэг жил орчим туслая гээд аавынхаа ажил руу орж исэн. Тэрнээс хойш хүнсээр биш одоо барилгын салбарт бизнес эрхлээд явж байна да. За уг нь бол хүнсний чиглэлийн хүн байна тий. Тий, ер нь бол хүнсний чиглэлээ. Тий. Ер нь бол энэ Монгол улсад хүнсний аюулгүй байдал бол нэлээд хурцаар яригдсан том сэдв тий. Өнөөдөр хүн болгонд яриад байгаа боловч Монгол улсын хүн ам бол аюултай хүнс хэрэглээл тийм хортой гэж байгаа боловч бас түүнийг нь худалдаанд хорихгүйгээр л ашиглаад байна шүү дээ тий. Энэ тал дээр нь та ямар бодолтой вэ? Хүнсний аюулгүй байдал гэдээ ярихлаар хүнсний аюулгүй байдал бидэд идж байгаа хоол хүнс гэдэг утгаар энэ ерөөсөө бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг томоохон асуудал л да. Жишээ нь манай улс шиг одоо импортоор хүнсний бүтээгдэхүүнийхээ 70-80%-ийг импортын бүтээгдэхүүнээс хараад байдаг. Тэр дундаа бүр ингээд 20-30% давсан хувийг энэ зөвхөн нэг улсаас хараад байдаг. Ийм улсын хувьд бол одоо ерөөсөө хүнсний аюулгүй байдал гэхээс илүү үндэсний аюулгүй байдал гэж ярих хэмжээнд очсон тийм хүнд нөхцөлд байна л да манай орны хувьд бол. Одоо хүнсний аюулгүй байдлыг ч ерөөсөө үндсэн гол 3 зарчим юм байдгийг. Нэгдүгээр энэ хүнсний хангамжийн асуудлыг улсаар шийдэж хүнсний аюулгүй байдал. Тэгээд цаашдаа үндэсний аюулгүй байдлаа хангах хэмжээнд юм уу. Ингээ хүнсний хангамж гэдэг асуудал. Хоёрдугаарт одоо хүнсний эрүүл ахуй технологийн хяналтын асуудал. Гуравдугаарт одоо ингээд үйлдвэрсэн бүтээгдэхүүн энэ хүний биеийн хэрэгцээнд шаардлага хангаж гинөө шимт чанарын асуудал гэдэг ингээд хүнсний аюулгүй байдлыг ингээд нэг товчхон ингээд цогцлоод хэлэх юм бол ийм 3 юмнаас бүрддэг. Энэ чанаргүй оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн ч одоо манад хариуцлагын систем байхгүй. Хин хариуцах уу? Ерөөсөө эцсийн дүнд хохирж байгаа хэрэглэгч хавдар гэдэл манай сүүлийн үед бараг л айл болгонд нэг хавдартай хүн байдаг болчихлоо шүү дээ. Ялангуяа одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх юм. Энэ бол ерөөсөө цэвэр хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой найрлагын тодорхойгүй ямар химийн нэмэлттэй, ямар генетикийн өөрчлөлт орсон, ямар хүнс идэж байгаа нь ингээд тодорхой бос байгаа учраас энэс үүдэлтэй өвчин юм л одоо сүүлийн үед Монголд бол газар аваад. Тэгээ дээрээс нь манад Монголд бас нэг дутагдж байгаа энэ хүнсний аюулгүй байдал одоо энэ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бас нэг тулгамж асуудал. Бүр мэрэгжлийн томоохон лаборатори хүчин чадланд одоо бүтээгдэхүүнүүдэд шинжилдэг тий. Одоо энэ одоо ийм гадаадд хориглогдсон ийм элементүүдийг шиг агуулсан ийм бүтээгдэхүүн ороод ирсэн байна гэдэг одоо хүмүүсийн гомдлоор юм уу мэрэгжлийн хүмүүсийн одоо зөвлөгөөгөр ч юм ингээд шалгахад үзэх тийм хүчин чадлын лаборатори яг өнөөдөр манад байхгүй болцсон. Иймэрхүү үр дагавраас бол манад ер нь бол хүнсний аюулгүй байдал бол одоо яг өнөөдрийн түвшинд бол бүр ноцтой алдагдсан хүмүүс нь ямар хүнсний бүтээгдэхүүн найдаж хинд найдаж яг гэдэг нь бүр асуудалтай л болцсон байна. Тэгээд энэ хүнсний аюулгүй байдал дээр бас дахиад нэг асуудал байна. Ерөөсөө хүмүүсийн нэг эрүүл мэндийн боловсрол тэр дутуугаас болоод өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах, өөрсдийнхөө идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүний бүтц найрлалд анхаарах ч гэдэг юм. Иймэрхүү эрүүл мэндийн боловсрол дутуу байгаа учраас бас эрүүл мэндийн одоо хүнсний аюулгүй байдал гэдэг юм ерөөсөө бас л алдагдчих. Тэгэхээр өглөө бид таныг нэвтрүүлэгт орооч гэдэг ураад ороод ирэхэд таны өрөөний хойморт Дорногой аймгийн Хүслийн уул гэдэг үү? Тий, Хүслийн уул. Хүслийн уулын зураг байсан. Тэгээ таны нэр бас их содон говь сайхан гэд ямар ч сан говийн хүн юм байна даа гэж би бодчихлаа. Та бас гэр бүлээ манай үзэгчдэд танилцуулаач. За манай аав ээж бол уг нь Хүслийн хүмүүс. За. Тий. Тэгээд барилгын цэргийн хүмүүс учраас цэргийн улсууд учраас залуу байх үед Дорногой аймгийн мах кабинетийн үйлдвэрийг манай хариуцж бариулж ирсэн юм байна лээ. Тэгээд тэр үед би болон манай дүү дээр төрөөд тэгээд говь нутгийг бэлэгшээгээд говь нутагт хоёр хүүтэй боллоо гэд надад говь сайхан миний дүүд говь эрдэнэ гэдэг юм нэр өгчээсэн. Тэгээд одоо тэрнээс хойш говь нутгаараа оглоод 37 жил явж байна да. Тэр манай өрөөнд байсан Хүслийн уулны тухайд бол одоо
би яг нэг өөрийн төрсэн газар хаан уул усыг бас дотроо шүтэж хайрлаж явъя гэдэг утгаараа ер нь жилдээ нэг хүслийн ууланд очиж дээ тий. Манай авыг Манозар гэж Манчрын Манозар гэж юм байдаг. Өсгөл аймгийн цэцэрлэг сумын өөр миний ээжийг Дашдоржийн онцлмаа Өсгөл аймгийн Атгал сумын уул холбооны мэргэжилтэй холбооны салбарт асараа бас ажилласан юм хүн байдаг. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол би одоо миний гэргийн од гэрэл гэдэг хүний хэмж Өсгөөний баян болдургийн эрүүл мэндийн нэгдэлтэй ажилладаг. Тэгээд би 3 охинтой. Ер нь бол та яагаад энэ барилгын салбарыг сонгосон юм бэ? Хүнсний мэргэжилтэй үү? Тий, одоо хүнсний чиглэлээр би ч одоо сургууль төгснөөс хойш ажиллаад 10 он хүртэл 10 жил хүнсний салбарт ажилласан. Тэгээд энэ чинь нөгөө сургууль соёлд яваад энэ хүнс мэргэжсэн хэрнээ яагаад энэ барилгын салбарт руу орж байгаа. 10 он дээрээ би ч өгнө хүнсэд аж ахуйн яамд ажиллах гэрээтэй яваад ингээд ирсэн. Тэгээд ингээд тухайн үед ирэх ч одоо ингээд улс төрийн гэх юм уу ерөөсөө сургууль төгсж ирээд одоо ажиллах дээр нэг орчин нэг л бүрдсэнгүү л дээ. Хүмүүс нь орон тоож байсангүй тий ингээд ийм байхангүү миний найз Гант гэдэг компани Захирлбаатар гэдэг. Тэр чинь 1 жил миний ажилд туслаад нэг гадаад харилцааны захирал хийгээд ингээд манай ажилтны захирал хийгээд ингээд манай компанийн олон гадны төсөл хөтөлбөрүүд явж байна. Энэ дээр нэг хамтраад ажиллаад өгч гисэн. Тэгэнгүүт нь за одоо ингээд нэг хүнсний салбар Монголд ирээд бас нэг хүнсний салбар маань юу болж яаж ийн гэх орондоо энэ нэг найзын ажил туслаад 1 жил ажиллаад хийгээд ингээд Гант компани ороод тэгээд 1 жилийн хугацаанд ажиллаад барилгын компаниас л да гадны хүмүүстэй хамтраад нэг төсөл хэрэгжүүлэх гэдэг явж ирсэн. Тэн дээр нь ажиллаад ингэж явж идэл энэ хугацаанд бас гэр бүлийн маань хүмүүсийн ятгал гарах юм уу, аав маань хүсэлт ирэх юм уу. Ч одоо ингээд аав нь одоо нас өндөр болж байна. Аавын ажлыг аваад яваач гэдэг юм санал хэлээд тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Ер нь аавынхаа бизнесийг аваад явъя гэдэг маягаар ингээд барилга руу ороод тэгэл тэрнээс хойш барилгатай хэрэглэлт буцалтгүй холбогдоод ингээд явж байна. Урилгыг хүлээн авч өдрийнхөө ажлыг сургалтсан танд маш их баярлалаа. Бас барилгын салбар, хүнсний аюулгүй байдал гээд олон чухал асуудлаар манай үзэгчд мэдээлэл өглөө. Танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ингээд нэг өдрийг бас миний ажил байдлыг та танилцаж өнгөрүүлсэн та бүхэнд баярлалаа. Та бүгдийн цаашдын ажилд бас амжилт хүсье. За баярлалаа танд. Эрхмөсчтэй танил хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй.